Сайн байцгаана уу? 3 сая авьяаслаг монголчуудаа шинэ оны баярын мэдлэгээ дэвшүүлье. Намайг цолмон гэрлэгдэг авьяаслаг монголчин шоуны үзэгч нэг юм байна. Дараагийн оролцогч бол бид бүгдийн хайрыг татсан ирээдүйтэй циркчин Нарангар охин юм аа. Монголчууд бид эвтэй байхтай хүчтэй гэд Нарангар охин маань хэрвээ бид эвтэй байж чадвал хүмүүсийн буруутай үйл ажиллагааг зогсоож эвтэдхийнхээ тэнцвэрт байдлыг хадгалж бид чаднаа гэдэг гайхамшигтай үзүүлбэрээр сонирхолж монголчууд бид эвтэй бас хүчтэй гэдгийг батлан харуулж ихсгэлэн чимээ хамтлаг маань ялалт байгууллаа. 36 өргөх гэрт очиж байгаа энэ ялалтын ухаан мэдээ Монгол хүн бүрд баяр хөөр авчирсан тийм л хөөр хөгжил салгисан сайхан өдрүүд болж өнгөрлөө. Энэ ашиглан чимээн дээр би ч мөн өөрийн нэгэн олон хөв аялалгын судалсан нэгэн чимээг нэмэрлэж авьяаслаг монголчуудаар шинэ оны гэлэг барыг эзэхлээ. Энэ бол Монгол Симба буюу оюун ухааны хаанчлал нэртэй кино юм аа. Симба түүний нөхдийн дүрийг бол хамаг монгол төслийн өдөртөгч явсан дурж байгаа манлайж байгаа бол удаад нь авьяаслаг монголчин шоуны шүүгч Арагт Баяман яваа. Гэх мэт олон дүрүүдтэй. Энэ нь Нарангар охины санааг тодтогоо зогсохгүй. Магадгүй түүний хүслийг ханган биелүүлж чадахгүйс тийм их ид шидтэй бэлэгч байж болох юм. Тэгээд бүгд бүтэд толгоон дээр дэлхийг тогтооно гэдэг чинь дэлхийн ертөнцийг Монгол улстай бас тогтоолоо штэ энэ бас хүн дэлгүүл яг. Тэгэхээр сэтгэлээсээ хуваалцаж бид нар те. Энэ бол миний өднөр төрөө хэрэг юм аа. Нарангар охиноор тогтохгүй хүндрэлтэн өнөөгийн дэлхийн байдал төвшөөрлөж үүнээс гарах авралын гарцыг Монголоос горлон үлдээгээд нэлээд дуудаж байгаа юм байна. Тэгвэл хүндрэлтний хүлээлтийн хариуд өнөөгийн монголчууд ямар хариу барив гэдгийг энэ Монгол Симба буюу оюун ухааны хаанчлал кинонд өгүүлсэн байгаа. Энэ ямар учиртай кино юунаас үсээд ханаас гараад ирвэ гэдгийг хэрвээ та сонирхож байгаа бол энд нэлээд урт үгээр мэднэ. Хэрвээ та энэ урт үгтэй танилцахыг хүсвэл Google хайлтаар ороод цолмон гэрлэгч хэмбэ гэж хайгаад үзээрэй. Google хайлтаар ороод цолмон гэрлэгч хэмбэ гэд хайхад ийм хэлс гарч ирнэ. Бизнеснетворк зэгийн сайтын мэдлэг зэст байгаа цолмон гэрлэгч хэмбэ гэж энэ сэдвээр ороод 2 дугаар хуудсыг эргүүлээд ороход энд хэлцүүлгийн маш олон линкүүд жагсаасан байгаа. Тэрээр орж Монгол Симба буюу оюун ухааны хаанчлал кино анх бүтсэн урт түүхтэй танилцж болох юм. Энд бол 2009-оос 2014 оны хүртэл үсэл бодлын нэлээд ширүүн тулаан явагдаж байлаа. Энэ тулааны явцад эдгээр дөрвүүд маань тодорч ингээд Монгол Симба буюу оюун ухааны хаанчлал кино хийгдэх үндэс суурь анх энд ингэж тавигдсан юм аа. Монгол ухаан дэлхийг аварч үлдэх буюу энэ дэлхийн газар нутаг дээр Тэнгэрийн ус тодорно гэсэн байт. 2013 онд. Чи хэрвээ үнийг сонсож байгаа бол би нэгэнтэй замын хаталаас илүүгэн гаталчихсан байх үедээ үлддэг байсан. Тэгээ одоо жоохон ингэ босоод те жоохон алхдаг болсон. Одоо хөзрийг жоохон гүүж эхэлж байна. Удахгүй би юу штэ те нисэх болно. Ниссээр байгаад бүр гэрлийн хурдаарч би явж магадгүй. Яагаад тэр зэрэг оюун ухааны нөгөө миний өрөө гэдэг юм чинь алга болчихно. Алга болж эхэлж байна. Хэрвээ та энэ киноны утга агуулгыг илүү дэлгэрэнгүй сонирхож байвал бид нар цэгмэн сайтаар зочлоорой. Энэ бид нар цэгмэн сайтад гол үндэсний дуудлага нэртэй 21 цуврал видео явуулдаг. Оюун ухааны хаанчлал нэртэй 6 цуврал видео явуулдаг. Хүчрэг тулсан байгууллагын нэртэй 6 цуврал видео явуулдаг. Тэгээд цаг нь болсон нарны дагуу нэртэй мэдээд 3 цуврал видео явуулдаг. Нийтдээ бараг 100-аад цуврал видео явуулалтыг хийж өгтөд байрлуулсан байж байгаа. Утгыг наривчлан тодруулбал Нарангар охины магнай дээрээ мөргөн өндөрт мандуулах алтан соён бүсгэнд дэлхийг аюулаас авран гэтлэг утга агуулгадж байгаад Монголын төдийгүй дэлхийн судлаач эрдэмтэд тогтоогод байгаа юм байна. Өнөөдөр алтан соён бэх шүтгэхийн ухаан гэж их том зүйл байна. Алтан соён бол одоо бодис сэтгэлтэн бүтэх тийм гайхамшигтай утгыг агуулсан. Өнөөдөр дэлхийд бурханы юм уу бод сэтгэлтэн бүтгийн ухааныг одоо төвд харцаг болгож одоо дээдтэй залжгаа тийм одоо ус үндэстэн байхгүй. Үүний тод илрэл болж жишээ нь Нарангар охин маань алтан соён бүсгийн өндөрт мандуулж дэлхийн аюулгүй байдлаар анхаарлаа хандууллаа. Урайлга нь маш энгийн бөгөөд асар илгэмсэн. Хүмүүсийн буруу үйл ажиллагаа байгалийн тохирлоос олж дэлхийн маань маш одоо сүрсэн тэнцвэрт байдлаа алдж байгаа. Тэгээд үүний төлөө хүмүүс бүгдээрээ нэгдэх юм бол тэр тусмаа монголчууд эвтэй байхтай хүчтэй гэхчээр бид нар бүгдээрээ чадна. Өөрийгөө олдог шүү дээ. Яг нэг тэрийгээ чи олчих шиг л боллоо өнөөдөр тий. Өөрийнхөө чаддаг манай чиний төлөө би уншиж суулаа. Чамд маш их амжилт хүсье. Өнөөгийн дэлхийн байдалд ганцхан Нарангар охин төвшөөрлөөгүй бөмбөрцийн аль бүрэн ажиллаж байгаа хүн бүхэн адилхан төвшөөрлөж бас мөн бүгдээрээ Нарангар охинтой яг адилхан дэрлэгээ дээрээ тэмүүлж сайн сайханд хүрнэ гэдэгт итгэл төсөө байгаа юм. Тэгвэл
гэрэлгээгээ дээрээ хурж болох нэг л өнцөг дэлхийн судлаач эрдэмтдийн анхаарлыг гойд ихээр татж байгаа юм. Тэрний үеиг бол Нострадамусын зөвлөл. Нострадамус предсказывал. В году 1999, в месяце 7, великий король страха спустится с небес. Он воскресит Чингисхана, короля монголов, до и после. Марс благоволит им. Судалгааны гол цөм нь бол 1999 оны 7 сард Тэнгэрээс догшин хаан морилно гэж нэвтрүүлэг зарцсан. Энэ хааны тухай мэдээ энэ дээр бол маш их олон талын судалгаа явуулж байгаа юм байна. Тексты его произведений полны ошибок. Например, все предсказание насчет 1999 года основывалось на словах «Le roi de frayeur» – «Король страха». Таким образом, слова «Le roi de frayeur» без апострофа означает просто хороший, добрый, щедрый король, вроде короля Венцесласа. ийм хүн Монгол улсын одоо эзэн хаанаас суулаа гэж тийм ээ. Эзэн Чингисийн сууж исэн ширээн нэмэрж штэ эзэн хаанаас. Нострадамус нэгэнт 1999 оны 7 дугаар сард Монголын Чингис хаан эргэн заларснаар сайн сайхны эрен үе ирнэ гэж айлдсан болохоор дэлхийн судлаач эрдэмтэд Чингисийн Монголыг анхааран судалж үзээд өнөөгийн хүндрэлтөнд цоош нэмэд харагдаж болох технологийн дэвшлийг Монгол уламжлалаас бүр тодруулбал Монголын уламжлалт төр барих ухаанаас хүлээж байгаа юм байна. Бидний өгтөн буй ирээдүйг эртний соёлт гүрэн урдаас мэдж байжээ. Тэд ирээдүйд ирэх аюулаас сэрэмжлэн алсын ирээдүйг аврах хэтийн төлөвлөлт боловсруулсан байна. Бид нар шиг материалын технологиг биш, нийгмийн зохион байгуулалтын технологид мэдрүүлсэн юм аа. Түүхийн туршид их олон үйл явдал, олон ийм зүйлийг үзэж исэн учраас монголчууд бол үндсэндээ энэ хотдох товлгоодын хойд дүрийг тодруулах энэ одоо үйл ажиллагааг бол их нарийн нарийн шалгарсан юм технологи болгож үлдээсэн. Хэрвээ бидэнд одоогийнхоос өөр хөгжилд суралцах туршлага байгаад түүнд суралцах түүхэн хувь тохиолдол юм бол шинэ эрэнд шилжилт маш эрчимтэй хурдан явагдах ёстой. Тийм ээ. Тэр он цагт тав тодорхой заагдсан. Энэ бол 2012 оны 12 дугаар сарын 21. Хүмүүсийн дээр анхаарал 12 онд эргэлт хийчихвэл Хэрвээ хүмүүс орондоо хэвтэй байж чадвал хүмүүсийн буруутай үйл ажиллагааг зогсоож их дэлхийн тэнцвэр байдлыг бид хадгалж чадна гэж Нарангуй охин хэлж байгаа шиг хэрвээ яг одоо хүмүүс бид өвсөл бодлоо нэгтгэж чадах юм бол 2016 оноос шийдэлтээр чимдээ явагдаж 2035 он гэхэд манай гариг дээр амар амгалангийн алтан зам хэдийн төлөвшсөн байна гэдгийг Нострадамус айлцсан юм байна. Мянганы зүнж Нострадамус. Зөв өөрчлөлт хэмээн бухимдангуй давтан хэлэх лавга ахын дүр зураг энэ өдрүүдэд тархинаас юр холдсонгүй. Бодох тусам миний хувьд хөгжлийн тухай хамгийн энгийн, хамгийн ойлгомжтой хэлсэн тодорхойлт энэ байлаа. Цорын ганц монголлог хөгжлийг бүтээх боломж бидний өмнө дүүрэн байна. Би ч гэсэн зөв өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхээр шийдлээ. Ерөөсөө тайлбарлахаар болдгоо тийм онцгой ард түмний одоо нутаг, газар нутаг тэрний өр үдэн бид нар гэдэг юмыг одоо бид нар хамтдаа бүтээж бахарх яал гэж. Энэ дээр өнөөгийн дэлхийн судлаач эрдэмтэд ямар байр суурь баримталж байгааг хэрвээ та сонирхох хүсвэл эдгээр цовруулалтад олон баримт авчиргаж олон баримт мэдээг цуглуулж эдгээр цуглуулалтаа бүтээсэн байгаа. Та бүхэн эдгээр цуглуулалтаа танилцах хүсвэл бид нар цэгмээ сайтаар зочлоорой.